Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтаараа тэрбумтон болсон түүх. 1956 онд Buffett гэр бүл найз нөхдөсөө $105,000 эртэн төгрөлрүүлж хөрөнгө оруулалтын компани эхлүүлв. Өөрөөсөө ердөө $100 орчмыг оруулсан ч Benjamin Graham-ийн стратегийг ашиглан дараагийн 13 жилийн хугацаанд жилд дунджаар 29% өгөөжийг хүртсэн байдаг. Buffett нэгэн уналтанд орсон нэхэмлийн үйлдвэр болох Berkshire Hathaway-ийг нэг хувьцааг дунджаар $14-18 орчим үнээр худалдаж авсан. Анх хямд үнэлгээтэй гэж харсан энэ компани хожим дэлхийн хамгийн хүн цэнтэй хөрөнгө оруулалтын сан болж хувирсан. Berkshire-ийн хувьцаа 1965 онд $19 байсан бол өнөөдөр $810,000 болсон. Энэ бол 40,000 дахин өссөн үзүүлэлт юм. 39 нас 1969 он. 1969 онд зах зээл хэд халсан гэж үзсэн тул Buffett өөрийн хөрөнгө оруулалтын компанийг хааж хөрөнгө оруулагчдад мөнгийг нь хуваарлсан. Үүний дараа тэрээр Berkshire Hathaway-ийг өөрийн үндсэн хөрөнгө оруулалтын хэрэгслээ болгожээ. 42 нас 1972 он. Buffett See's Candies компанийг $25 сая худалдаа авсан. Тухайн үед компани жилийн ашиг ердөө $4 сая байсан болохоор хүмүүс хит өндөр үнээр авлаа гэж шүүмжилж байсан. Гэвч дараагийн 10 жилд тухайн компани Berkshire-д 2 тэрбумаас давсан мөнгө урсгал бий болгодог болсон. Buffett үүнийг амьдралынхаа хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг гэж үздэг. 45 настай 1976 Geico дампуурлын ирмэлдээр ирэхэд ихэнх хөрөнгө оруулагчид зайлсхийжээ. Харин Buffett эсгээр сэтгэж компанид ойролцоогоор $40 сая хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын дараа нь Berkshire-ийн хамгийн үнэтэй бизнесүүдийн нэг болсон. 58 нас 1988 онд. 1988 онд Buffett Coca-Cola компаниг ойролцоогоор $1 тэрбум хөрөнгө оруулалт хийсэн. Тэрээр компани ойролцоогоор 7% эзэмшдэг болсон бөгөөд энэ хөрөнгө оруулалтын үнэлгээ өнөөдөр $25 тэрбум давсан. Үүнээс гадна Berkshire 10 гаруй тэрбум долларыг зөвхөн ногдол ашигаас хүртдэг болсон. 66 нас 1996 онд. 1990-ад онд Buffett санхүүгийн өчрөх брэндүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн. American Express, Wells Fargo, Moody's зэрэг Berkshire олон 10 жилийн өсөлтийн өдгөр болж өгсөн. 68 нас 1998 онд Berkshire Hathaway General Rig 22 тэрбумаар худалдаж авсан. Энэ хэлцлийн хамгийн том үнц нь даатгал флот буюу төр эзэмшдэг хөрөнгийг эрс өсгсөн явдал байна. Энэ мөнгө нь дараагийн том хөрөнгө оруулалтуудын санхүүжүүлэлтийн их усүр болсон. 80 нас 2010 он. 2010 онд Berkshire BNSF төмөр замын компанийг нийт $44 тэрбум худалдаж авсан. Buffett үүнийг миний Америк дээр бүх мөнгөө тавьсан бооцоо болсон гэж. Өнөөдөр BNSF Berkshire-ийн хамгийн доктортой мөнгө урсгалыг бий болгодог бизнесүүдийн нэг болсон. 86 нас 2016 онд Berkshire Apple-ийн хувьцааг худалдаж авч эхэлсэн. Дундаж өртгөө нь $30-35 байсан гэж үздэг. Нийтдээ $36 тэрбум орчим долларын хөрөнгө оруулсан ба оргил үедээ энэ $170 тэрбум давсан үнэтэй болсон. Энэ Buffett-ийн түүхэнд хамгийн ашигтай акцизуудын хөрөнгө оруулалт байж магадгүй. 91 нас 2021 он. Энэ үед Berkshire-ийн бизнесүүд асар их мөнгө урсгалыг бий болгож эхэлсэн. Apple-ийн өсөлт, төмөр зам, даатгал, эрчим хүчний бизнесүүдийн ачаар компани бэлэн мөнгөний нөөц $300 тэрбумыг давж ирсэн. Warren Buffett 56 наснда тэрбумтон болсон. Түүний өнөөгийн хөрөнгийн 99%-аас илүү нь 50 наснаас хойш бий болсон. Хөрөнгө оруулалтын хамгийн том хөдөлгүүр бол авиас биш, цаг хугацаа юм.